За, сайн байцгаана уу? Өнөөдөр миний ярьж өгөх кино болохоор 2019 онд гарсан Nailed гэх нэртэй Солонгосын инедмийн драм киногаа. Ингээд кино маань авто засрын газар ажилладаг эхнэр нөхөр хоёрын үйл явдлаар эхлэнэ. Киноны гол дүр болох Жэгүү Соён гэх эхнэрийн хамт хотоос зайдууд тосгонд амьдардаг бөгөөд тэр хоёр хэдэн жилийн өмнө энд нүүж иржээ. Гэр бүлийнх нь бизнес ихэнхдээ амжилттай явж байсан ч сүүл барилгын компани шин зам тавьснаас болж засрын газар нь ямар ч үйлчлүүлэгчгүй, мөн орлогогүй. Одоо ердөө том машин явж өнгөрдөг газар болж хувирсан байна. Тэр хоёр амьдрахын тулд гэрээрээ чихмэл тоглоом хийж байгаач засрын газраас нь хэд дахин бага орлого олж байлаа. Нэг өдөр Жэгүү үүнийг дэвшлэхгүй барилгын компанитай уулзгаар шийддэг. Тэр ууртаагаар барилгын талбаараа учин менежийг хайж бизнесийн булаасан гэж өөрт нөхөн олгоор өгөхийг шаарддагч. Жэгүү тэдэндээ зурлах үедээ сарамсгүйгээр менежер яригийн хүүхдтэр унснаар тэд галзуу нэгж бодон ярианы сонслгүй цагдаад өгч явуулна. Цагдаагийн газарт офицер Жэгүүг байн асуудал тарьж явдагт нь уурлан ахиж ингэхгүй байхыг сануулхад өөр нэгэн цагдаа түүний хадам аавыг авто засрын газараа зархаар шийдсэнийг хүмүүсээс сонсчээ. Яг үүндээ Жэгүүгийн хадам аав нь засрын газрын эзэн бөгөөд аав нь өөрөө ажиллаж чадахгүй болсон учраас тэр хоёрт хариуцуулж өгсөн байна. Удалгүй Жэгүү гэрлүүг алах үедээ эвдэрсэн машинтай тарж моторыг нь харан хаялгүйгээр засаад унах боломжтойгээд цааш алахгүйэр эхнэр нь чихмлээ хийнгээ материалын захиалгаа туслах үед Жэгүү орж ирэн хүмүүсийн яриа үнэн болохыг мэдэж Соён тунд аав тэднийг сүүлийн эдэн сарын татвараа төлөөгөд нуурсан гэхэд тэр ягаад өөртний талаар хэлээгүй юм гээд тэд хоорондоо муудалцаж эхэлдэг. Оройн Жэгүү дэлгүүрээс лаазтай пяв тамхи авахар олдогч мөнгөнд хүрлэхгүй хамгийн ямтхан тамхинаас аван гадаан тат суутал дэлгүүрийн эмээ гинт түүнийг таньж ач охноороо дамжуулж үнгүй пяв өгнө. Жэгүү пявнаас суух гэтэл өөр нэгэн засрын газрын эзэн хүмүүстэйгээ хамт ирэн машинтай залууд яагаад тэгж хэлсэн юм? Бизнесийг манд булаах гэж байна уу гэд тэр хоёр ноцтолдож гарна. Үүнээс харуул тэд үйлчлүүлэгчтэй булаацалдаг гэдэг нь ойлгомжтой болдог. Удалгүй орой хоолны баяр түүний найзууд Соёныг үл бүтэх залуутай гэрэлсэнд нь харамсан. Түүнийг Жэгүүгийн царайнд болж хамт бай гэхэд тэр уурлан ширээнээс босч явна. Мөн одоо хүртэл Соёнд сайн хэвээр байгаа юм. Ингээд маргааш нь хадам аавынх нь төрсөн өдөр тохиож байлаа. Жэгүү аавгаа баярлуулахаар гоё хувцас өмсөж цуглуулсан мөнгөөрөө торт аван гэрийнхэн гадаа ирэхдээ аав ээж нь өөрийн муулж байг сонсон дотож орлоггүй босч явахаар шийддэг. Тэр харих замдаа тортоо алдаж газар унгах ба бухимдсан Жэгүү уурандаа тортыг өшгөхийн үед нэг машин засрын гадаа ирж зогсон. Тэр хагарсан дууг солих үедээ том машинаас төмрийн илтгэн унсныг тайлбарлаж барилгын компанид гомдол гаргаж ядч дугуйныхаа мөнгийг авах хэрэгтэй хэлнэ. Аль хэдийн харах болж бүх газрууд таасан байсан тул Жэгүү ажлын хөсөө нэмж хилэн залууг ятгсаар овоо эдэн вон авч чаддаг. Дараа нь тэр дугуйн зоогдсон төмрийг авч үзсэн. Машинаас өөрийн мунсан хэсэг шалахаар зам руу гэрэл тусан түүний хідэн төмөр болохтой зэрэгцэн. Эхнэр нахаараа гэртээ хөргүүлж ирнэ. Жэгүү ахтаа мэндэлдэгч түүнийг огт тоолгүй машинтайгаа явна. Тэр мэндэлсэнгүү гэж эхнэртэй гомдлоход Соён ахиж твж чадахгүй гэж өөрөөс нь юу хүсэж байгааг асууж аав нь тэдэнд түрээсийн мөнгө өгсөн гэхэд Жэгүү энийг гэрт зарцуулаарай гэд олсон мөнгө өгдөг. Шөнө дунд тэр хагарсан дууны талаар удан унтж чадахгүй байх бөгөөд удалгүй тэр буцаж очин зам дээр тамхилах үедээ нэг муухай арга сэдэж хүмүүсийг унтж байх хооронд нууцаар төмөр асгаж эхлэнэ. Ингээд маргааш өглөө нь түүний төлөвлөгөө амжилттай болсон байлаа. Жэгүү цоошин дуугаар сольж өгөн ахиж үйлчлүүлээрэй гэд байцаагч өгсөн мөнгийг авч тэр хоёр олсон мөнгөөрөө хоолнд орохоор шийднэ. Өдөр нь Жэгүү машинуудын дугуй огт хагарахгүй байд гайхан яг юу болсныг мэдхээр төмөрнүүдээ шалах үедээ бүгдийг налуу болсныг харан барилгын ачааны машинууд том дугуйгаараа зам дээр явахдаа төмрийг хийсгэж байгааг тэр олж анзаардаг. Юу болсныг ойлгосон Жэгүү засрын газартаа хэдэн төмөр таслаж бэлдэн эхнэрээ унтсны дараа нууцаар төмөрнүүдээ зам дээр байрлуулж эхлэх нь тэр. Гэтэл эхнэр нь түүний галзуурсныг хэлэн хэрвээ хүмүүс сосолд орвол хэн хариуцлага хүлээх вэ? Би л хийж өгүүлдэг чинь огт зөвшөөрөхгүй. Шоронд орохыг хүсэхгүй байвал эртхэн болох гэхэд Жэгүү бүү санаа зов гэд өөрт нэг төлөвлөгөө байга хэлэн энэ газраар ихэнхдээ замын хүмүүс дайрж өнгөрдөг тул тэднээс хэдэн вон авахд буруу зүйл байхгүй гэдгийг тайлбарлана. Жэгүү эхнэрээ ятахаар олсон мөнгө харуулan аавынхаа засрын газрыг худалдаж авах хүртэл өөрт нь ганц боломж өгөхийг гуйж хоёулаа хүнд ч мэддэхгүй хийнэ гэж зөвшөөрүүлж чаддаг. Ингээд тэр хоёр дараагийн төлөвлөгөөнд орно. Жэгүү замын хажууд 60 км хүртэл явах тэмдэг тавьснаар машинуудын дуу хагарч үйлчлүүлэгчдийн тоо хэсэг бөгөөд өдөр хоног өнгөрсөөр тэр овоо хэдэн вон олдогч эхнэр нь хийж үзүүлдэн дуруу хэврээлээ.
Гэхдээ Жэго өдөр бүр өмнөхөөсөө илүү орлого олж байсан тул эхнэрийнх нь эргэлзээ аажмаар алга болж тэр хоёр өөрсдөө шинэ хувцас чанартай хоол хүнс авч чадхаар болдог. Харин нэг өдөр Берлин компани менежер Яри машиныхаа дууг хаглуулж хамгийн ойр байх Жэгогийн засварын газарт дуугаа солиулахаар болоход тэр эмэгтэйг танин өөр газар руу явах хэрэгтэй хэлдэгч соён эмэгтэйгээс илүү мөнгө авахаар дууг нь хурдан сольж өггээд уух юм хийж өгөхөөр явна. Түүнийг дууг нь солих хооронд менежер Яри соёны хийж байгаа чихмлийг сонирхон 10 ширхгийг нь ердөө хитгэн вонор зардгийг мэдэж түүнийг өрөвцөндөө нэгийг 10,000 авахад соён эмэгтэй доромжлуулахыг хүсэлгүй нөхөртөө нийлж хэлсэн ажлын хөлсийг нь өгөхийг хүсэж Картер биш бэлнээр мөнгө авч чаддаг. Өдрийн үйл явдлаас олж соён нөхөртөө туслахаар хоол унд зөөж эхлэнэ. Тэр менежер эмэгтэй шиг бенз унахыг хүсэж түүн шиг баян болохын тулд тэд энэ ажлыг хэр удаан хийх ёстойг асуухад Жэго юу ч гэсэн эхлээд засрын газар аваатахыг гээд түүнийг хүлээх хэрэгтэй хэлдэг. Энэ хооронд мөн хоёр туслахтаа ямар ч хамаагүй аргаар үйлчлүүлэгч олох үүрэг өгч шөнө дунд Жэго бэлдсэн хатааснуудаа зам дээр байрлуулах үед Сён түүнийг өдөр болго ингэж тавихын оронд дрелээр цоолж урт хатаас хадах хэрэгтэйг санал болгон Жэго санааг нь бодож үзье гэхэд гэнт цагдаагийн машин тэдэн дээр үрж ирнэ. Цагдаа тэр хоёрыг хар шөнөөр юу гэж байг насууж Жэог түрүүчийн алга болгосныг мэдэн хайхтан туслахаар болоход тэр хоёр сандран өөрсдөө олж чадна гэд цагдаа явуулах бөгөөд ингээд маргааш нь тэд өчигдрийн цагдаагаас суулж ямар ч үйлчлүүлэгчгүй өдрийг хий дэмий өнгөрөөдөгч Сён чихмэл зарж олсон мөнгөөрөө гэртээ хоол хүнс аван энэгээр дуртай юм аваарай гэд үлдсэнийг түнд өгдөг. Ингээд мөнгөтэй болсон Жэго эмээгийн дэлгүүрээс пяв авч ач охинд нь заримг авч өгнө. Тэр охиныг баярлуулахаар мопедээр зугаалуулах үеэр Сён эндэрснээсээ хойш анх удаага өсчнэр үсээ янзлуулдаг. Өсчин эмэгтэй түүнийг ахиж үйлчлүүлвэл хөнгөлт өгнө гэхэд Сён түнд илүү мөнгө өгөхөр болсноор тосны хүмүүс тэр хоёрыг гинт мөнгөтэй болсон гайхан Ноёмоны туслах Жэго бүх өрөө төлж засрын газар нь байнга үйлчлүүлэгчтэй байгааг нь олж мэджээ. Шөнө дунд тэр хоёр асфальт өрөмдөн тэлгчээр бариулж хадааснуудаа доош суулгах хооронд менежер эмэгтэй охин гадаа тоглож байх үедээ гинт алга болж тэд охиныг хайж эхлэн маргааш өглөө цагдаа эмэгтэйгээс өөрт нь муухан хандсан аль эсвэл маргалцсан хүн байгаа эсэхийг асуухад менежер Яри гинт Сёныг санаж тэдэнд чихмлийг харуулдаг. Цагдаа нарын мөрдлөх хийх үеэр Сён өөрхөн хүссэн палаж явахаар олж оройн мөрдөгч энэ баримт түүний баримтлах шалтгаан болохгүй гэхэд Жэог таньдаг өнөөх офицер хэд хоногийн өмнө тэр хоёрыг сэжтэй зүйл хийж байгааг харснаа хэлэх бөгөөд шөнө дунд тэдний хатаасаа байрлуулах гэхэд цагдаа нар ирэн менежер тэр хоёрын өмнөх асуудлаас олж түүнээс байцаалт авахар барьж авч явна. Цагдаагийн газарт мөрдөгч Жээгүүгээс охины талаар асууж тэр юу ч мэдэхгүй гэж үнэ хэлдэгч түнд итгэхгүй байлаа. Ингээд маргааш өглөө нь цагдаа нар засварын газарт нь нэгжлэг хийн. Тэр хоёрын асуудалд орооцолдсныг мэдсэн аав нь туслахыг хүсэлгүй цагдаа нарт үнэ хэлгэж уурлан мөрдөгчд ямар ч нотлох баримт олоогүй тул Жээгүүс уучлахгүйж түүнийг суллаж явуулдаг. Харанхуй суучир мөрдөгч гэрт нь өргөж өгөхөөр олж тэдний замд мөрдөгч минь түүнийг ахиж асуудал гарахгүй байхыг анхааруулж гэнт уурлаж эхлэх ба Жэго өглөө болтол юмнуудаа бэлдэн эхнэр нь түүний эрүүл мэндэд санаа зовж байгааг хэлдэгч хэд хоног орлогогүй байсан тэр өвдсөн ч хамаагүй ажиллаа хийсээр байлаа. Энэ хоёр мөн цагдаа дүүдээ Жэог нэг зүйл нууж байя гэж ахиж шалахыг хүсдэг. Гэхдээ Пак ямар ч нотлох баримтгүйгээр үүнийг хийх хориотой тул шалахын оронд тэднийг нууцаар ажиглахаар болно. Оройн тэр хоёр юмнуудаа бэлдэж байхдаа хүний орилог чимээ сонсон. Сён хүмүүст баригдахгүй ихээс айж байсан ч шөнө дунд тэр нөхрөө амрааж өөрөө хатааснуудаа суулгахаар урамдаж эхлэхэд мөн түүнийг нууцаар ажиглан явсныхан дараа зам руу гэрэл тусан яг юу хийснийг олж мэддэг. Тэр хоёр ажилдаа орсон тул үйлчлүүлэгчтэй гисэн орлого нэмэгцээр гэтэл нөгөө өдөр эмнэлэг рүү явж буй хоёр өвчний дуу нь хагарч том машинаас болж энэ зүйл болсныг мэдсэн өвгөн нь хэрвээ хүн гэмтсэн болж яах байсан юм? Берлин компанид заавал хариуцлага тооцох ёстой гэд бухимдхан тэр хоёр чимээгүй яриаг нь сонсох ба өдөр нь мөн Сёнтой тарж хадаас цоолж хийснийг мэдснээ хэлэн хэрвээ үнийг нууц цэвэр байлгахыг хүсэж байгаа бол өөрийнх нь хэлснийг биелүүлэхийг хүсдэг. Оройн Жэго хоёр өгшнөөс илүү мөнгө авсандаа харамсан унтж чадахгүй байлаа. Харин Сён мөний талаар бодсоор нууцыг нь хүмүүст хэлвэл тэр хоёр маш том асуудалд орохоо мэдж байсан тул нөхөртөө энэ тухай хэлэхгүй байхаа шийдэж тэр мөнтэй уулзсан хүслийг биелүүлж өгнө. Үүний дараа Сён харих замдаа хуучин найзуудтайгаа таарж сэтгэлээ сэргээхээр тэдэндээ хамт явах бөгөөд удалгүй минь гэртээ очин цагдаа дүүдээ ажилтаа байснаа хэлэхэд дүүн түүнийг өөрөөс нь юм нууж байгааг гадарлан Жээгүүтэй хамтч байгаа эсхийг асууснаар ахынхаа уурыг хүргэх нь тэр. Оройн Сён үсээ тариулж танигдхын аргагүй болж өөрчлөгдөн тор дөрөв хувцастай гэртээ ирэх ба
Шөнө дунд Жэгүү эхнэрээ усанд орсныг мэдэн түүнд хэлэхгүйгээр бодог шингэлэгчээр шал угаасан байдаг. Ингээд түүнийг унтсны дараа Сён хийсэн зүйлдээ харамсан ганцаараа уйлж эхлэн. Маргааш өглөө Жэгүүг ажиллаа хийж байх үед гинт нэг машин замын хажуу руу онголтож тэр хоёр сандран хурдхан шиг зам руу очин Жэгүү цагдаа нарын ирэхээс өмнө хадааснуудаа суулж авах гэтэл жолооч нь түүнийг анзаарснаа гинт машинаа хаж зугтдаг. Тэр машинаас чимээ сонсон өнөөх алга болсон охиныг олж цагдаа дуудлага өгснөөр телевиз мэдээгээр түүнийг Баатар хэмээн танилцуулж хүмүүсээс ахуулаад тосны дарга хүртэл түүнд баяр хүргэхээр гэртэн цуглжээ. Менежерийн эмэгтэй охиныг олж өгсөн гэд түүнийг мөнгөөр шагнасны дараа Жэгүү хадам аавынхаа засрын газрын давхар олж хэдий тэд өндөр үн хэлж байсан ч тэр баян босноо харуулахаар гэрээ заасан мөнгөний өгөх бөгөөд дараа нь Жэгүү эхнэртэй шинэ машин мөн хүссэн зүйлсийг авч өгөхийн хажуугаар Жэгүү хүмүүс сайнаар танигдсан учраас үйлчлүүлэгчд нь улам нэмэгдсээр байхан тэр хангалттай орлого олж байгаа тэр хоёр засрын газартаа гэрэл самбар хийлгүүлнэ. Маргааш нь мөн Сёныг шантажлж мөнгө авахар уцруун залгадагч огт холбогдохгүй байх ба оройн тэр хоёр өөрсдөө брендийн хувцас авч үнэтэй ресторанд хоол захиалж цаашдын төлөвлөгөө ярилцсан. Хэрвээ тэр хоёр одооноос мөнгө цуглуулж эхлэвэл Сөүлд хаус авч чадна гэж бодож байлаа. Гэтэл тухайн оройн үл таних машин тэднийг ажиллаж эхэлдэг. Маргааш өглөө тэр хоёр ажлаа амжуулахаар төв рүү явсан. Жэгүү эхнэрээ хүлээнгээ дэлгүүрийн гадаа сууж явах үед цагдаа эмигийн ач охин машин дариулсныг хэлснээр тэр эмнэлэг рүү очин өөрийнх нь хадааснаас олж осол гарсныг мэдэж охины бие маш хүнд байгааг тэднээс сонсон. Жэгүү хийсэн зүйлдээ харамсан өөрийгөө буруутгах ба мөн түүнийг гадаа сууж байгааг харан нууцын хүмүүст хэлэхээс өмнө хурдан эндээс явахыг шаардахад тэр гайхсан байдалтай гэрлүүгөө буцах үедээ эхнэрийнхээ асуусан зүйлсийг санаж мөнд нууцаа хэлсэн гэдгийг эцэст нь ойлгодог. Сёнийг түүнээс нууж байжээ. Эхнэртэй урам хугарсан Жэгүү гэртээ хадгалж байсан бүх мөнгөө шатаагаар шийдэн тэр хоёр маргалдаж Сён түүнийг болохыг хүсэж уйлж эхэлдэг. Аль хэдийн бүх зүйл болоод өнгөрсөн тул тэр мөнгөө авч үлдэнэ гэдгээ илэн өөрийгөө буруутгаж буй Жэгүү хадааснуудаа суулж авах гэж оролддогч хөдлөхгүй байхаас гадна тэр хоёр маш олныг зам дээр байрлуулсан байлаа. Ингээд маргааш өглөө тэд хот руу нүүхээр юмнуудаа бэлдэнэ. Яг энэ үеэр Жэгүү барилгын талбаар явах бөгөөд киноны төгсгөл тэр явахаас өмнө хадааснуудаа нугалахаар том ачааны машинаар дайрч байгаар кино маань дуусч байна. Бичлэг маа таалагдсан бол лайк, шеэрээ харамгүй дараарай. Суугтаа subscribe хийсэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. Бүгдээрээ дараагийн киногоор уулзцгаая. Түр баяртай.